Сайн мэцгаано. Дахин шинэ өдөр эхэлж байна. Тэгээ энэ өглөөг эзний амьд үгээр хамтдаа залбираад эхлүүлцгээе. Есүс таныг амрахтыг таньдаа баярлалаа. Та биднийг аварсанд талархаж байна. Таны үг биднийг амьлуулж, удирдах, хөгжүүлдэгт талархъя. Өнөөдөр бас таны үгнээс унших гэж байна. Таны ариун сүнс зааж чиглүүлж өгөөрэй. Есүсийн нэрээр гуйж байна. Амен. За би өнөөдөр та бүхэнтэй хамтдаа Лук номны 18 дугаар бүлгийн 9-с 14 дугаар ишлэлийг уншаад хуваалцъя. Би эндээс Лук 18-ын 9-с 14-ийг унших гэж байна. Өөрсдийгөө зөвхт хэмээн өөрсдөө итгээд бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан тэрээр энэ сургаалт зүйлийг айлдав. Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь фарисей, нөгөө нь татвар хураагч байж гин. Фарисей хүн зогсоод дотроо залбиран Бурхан таньдаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг залхаа, шудраг бус завхаа биш. Энэ татвар хураагчч биш. Би 7 хоногт 2 удаа мацаг барьж олсон бүгдийнхээ 11-ийг өргөдөг гэв. Харин татвар хураагч зайдуу зогсоод тэнгэр өд харж зүрхлэлгүй. Харин цээжэд илсэн байж Бурхан минь нүгэлт намайг өршөөгөөч гэв. Би та нарт хэлье. Фарисей биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ хариу. Учир нь өөрийгөө өргөмжилдэг бүхэн номхруулагдаж харин өөрийгөө даруй байлгахсад өргөмжлөгдөнө гэвэ. За Иесус энэ түүхийг зөвлөлийг хүмүүст ярьсан байна. За энэ зөвлөлээс харах юм бол хоёр хүн Бурханы сүмд ороод Бурханы өмнө залбирсан чинь тэр хоёр хүний нэгэн зөвтгөгдөөд явсан тухай гарч байгаа. За нэг нь Бурханд итгэж дагдаг хүн бас Бурханы үгээр амьдрдаг боловч бусдыг басамжилж байгаа тэр нэгэн хандлага гаргаж байгаа. Харин нөгөө татвар хураагч нь бол зайдуу зогсоод тэгээд бүр тэнгэрч зүрхлэн харж чадахгүйгээр цээжэд илсэн байж Бурхан минь намайг өршөөгөөч гэсэн байна. Харин нөгөөх нь би танд дуулууртай танд дагаад таны үгийг дагаж амьдрдгаа гэж хэлсэн байна. Харин гимсэн татвар хураагч зөвтгөгдсөн гэж хэлжээ. Энийг хэнд зориулж Иесус хэлсэн бэ гэдгийг би эндээс харж байна. Өөрсдийгөө зөвхт хэмээн өөрсдөө итгээд бусдыг басамжлагч хүмүүст хандаж Иесус энэ үгийг хэлжээ. Хэн нь сайшаагдсан бэ? Гимсэн. Харин хэн нь сайшаагдсангүй вэ? Бусдыг басамжлагч нь. Харин энэ үгийг сонсож байгаа хүмүүс хэн байсан бэ гэвэл, хэнд зориулсан бэ гэвэл өөрсдөө зөвтгээд би өөрөө зөвгээд тэр өөрсдөө итгэдэг хүний тухай хэлж байгаа. Бусдыг басамжилдаг хүний тухай ярьж байгаа. Энэ фарисей бол өөрийгөө зөв гэж итгэчихсэн. Тэгээ бүр өөрийнхөө тэр зөвгөө хэлсэн үгэндээ итгэцсэн. Тэгээ өөрийгөө ингээд зөвтгөөд бас бусдыг басамжилдаг ийм хүн Бурханаар зөвтгөгдгөө байх нэ. Тэгээ бид нар өөрсдийнхөө зүрхийг харах хэрэгтэй байна. Би өөрийгөө зөвтгээд тэгээ тэр хэлсэн үгэндээ итгээд байна уу? Өөрийнхөө хэлсэн зүйлийг худлаа ирсэн байсан ч түүнийг бас зөв болгож итгэж хараад байна уу? Бусдыг басамжилж байна уу? Энэ нь Иесусийн өмнө тааламжтай биш юм аа. Ийм хүн Иесуст зөвтгөгдөхөөргүй байна. Тэгэхээр өнөөдрийн турш бид өөрийгөө анхаарч өөрийнхөө үйлдэлийг зүрх сэтгэлээ хянаж болох нь байна. Өнөөдөр энэ түүхийг зүрх сэтгэлдээ бясалгаад өнөөдрийн туршдаа энэ үгийн дагуу амьдрах гад бид хичээх юм бол зөвтгөгдөх боломж байна. Иесус даруй байсан. Бид ч гэсэн бусдыг басамжлалгүйгээр өөрийнхөө үгэнд итгэхээс илүү Бурханы үгэнд итгэж амьдрах нь Бурханы өмнө өөрийгөө даруусгаж буруу зүйлийг гим нүглээс хол байхыг хүсэж түүнийг хийсэн бол эзний өмнө гимшдэг байвал эзэн зөвтгөгдөх нэ. Хамтдаа залбирцгаая.
бусдыг басамжлалгүйгээр эзний өмнө амьдарцгаая. Есүс таныг би магтъя. Таньдаа баярлалаа. Нүгэлт муу будсар мөнхийн тамд орох байсан нүгэлт биднийг аварсанд баярлалаа. Харин аврагдаад бусдыг басамжлан бас Бурхны үг дагаж амьдардаг хэмээн Бурхны өмнө даруй хүмүүсийн өмнө бардамнан сайрхсан бол та өршөөгөөрэй. Өнөөдрийн турш та биднийг бүх бусдыг басамжлагаар амьдруулж өгөөч. Харин даруй байж таны өмнө өөрийнхөө зүрхийг шалгаж амьдардаг нэгэн байлгаж өгөөч. Өнөөдрийн турш бид бусдыг басамжлахаас илүү бусдыг өөрөөсөө дээргэж хүндлэн амьдрахад та туслаач. Эхлээд та дараа нь бий байхаар амьдруулж өгөөч. Тэгвэл эзэн танаар зөвтгөгдөж гэртээ баяр хөөртэй харих нь байна. Эзэн миний гэр бүлд ч гэсэн зөвтгөгдсөн амар тайван амьдралыг та зөвшөөрсөнд баярлалаа. Үүнийг зааж өгсөн эзэн таныг магтъя. Есүсийн нэрээр талархан залбирч байна. Та өнөөдөр нэг нууцыг бас мэдсэн байж болох юм. Гэртээ зөвтгөгдөөд харна гэдэг бол хамгийн сайхан зүйл. Үүнийг энэ хэсгээс уншаад суралцсан амьдарцгаая. Эзэн таныг ивэгэ. Книгу читному